Сайн бацхан өрхөм үзэгчдээ та бүхэндээ орой мэндийг хүргээд шин суугтл визийн орон нутгийн үйл явдлын тайм шинэ мэдээллийн хөтөлбөрт анхаарлаа хандуулахыг урьж байна. За эхний мэдээллийг бид Дорнтой аймгийн цагдаагийн газрын хөдөлгөөний аюулгүй байдал хангах тасгаас бэлтгүүлж байна. Энэ сарын 25-наас эхлээд 2 дугуйттай мотоциклчид хөдөлгөөнд оролцож болно. 2013 онд аймгийн засаг дарга Ганбаат захирамжийг гарган замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрм журмын дагуу холбогдох хууль хяналтын байгууллагын хүсэлтийн дагуу мөн иргэдээс ирсэн олон санал зөвлөмжийг үндэслэн мотоциклийн хөдөлгөөнийг өвлийн халтаргаа улгаатай үед хориглох шийдвэрийг гаргасан байдаг. Мөн мототаксины үйлчилгээг хориглосон шийдвэрийг гаргасан нь 2 дугуйтай энэ унааг хэрэглэдэг хүмүүсийн нэлээд их эсэргүүцэлтэд тулгарч байсан. Тухайн үед мотоциклчид хөдөлгөөнд ихээр оролцох болсноор зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай. Үүнээс үүдэлтэй амь нас эрүүл мэндээр хохирох үйлдэлүүд нэмэгдэж байсан учраас эдгээр арга хэмжээнүүдийг авсан нь үр дүнтэй болжээ. Мотоциклтэй холбоотой бол зам тээврийн гэмт хэрэг осол бүртгэдэггүй. Үүний хэрэгжилтэнд бол цагдаагийн байгууллага тэр ялангуяа замын цагдаагийн тасаг бол биелэн хяналт тавьж ажилласан. Үүний үр дүнд бол одоо мотоциклтэй холбоотой гэмт хэрэг осол бүртгэдэггүй. Тэр ч утгаараа бас 2016 оны эхний 2 сарын байдлаар бол зам тээврийн гэмт хэрэг осол бол ер нь борс үзүүлэлттэй байгаа. Мөн арх согтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ мөн мотоциклийг жолоотгоос татгалзах мөн хөдөлгөөнд мөн эрхийг үнэлэхтэй байж мотоциклийг жолооч хөдөлгөөнд оролцох. Мөн одоо замын хөдөлгөөний аюулгүйтэй хангаж замын хөдөлгөөний аюулгүй нутгийн хууль дүрмийг биелүүлж одоо хөдөлгөөнд оролцохыг одоо анхааруулъя. Мөн үүнээс гадна зам тээврийн гэмтэрийг осол зөрчил гарахаас урьдчилан